Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 13 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. However long the night, the dawn will break. African proverb. За өнөөдрийн маань perceived Африкийн зүрх цэцүүг байгаа мэнэ. Манай монголч ч гэсэн бас ижил төстэй утгатай зүрх цэцүүг байдаг шүү дээ. Шүн хэдий урт байсан ч гэсэн үүр заавал цайх болно. Нэг юу лээ? Би чамд тайртай дээр гардаг үлээ. Үүр цайнаа. Сар гарна илүү. Тэр гинтгэн ороод ирлээ. Сар гарна золбоо гэдэг үү. За тэр яг ер нь бол амьдралд юу гэмдэ нэг тийм урт шүн шиг жоохон хэцүү янз янзын асуудлууд тохиолдсон. Тийм үе бас харамгүй тохиолддог. Тэр нь бол нэлээд үнэ. Гэхдээ одоо ингээ эргээд харахад тэр үе болгон тодорхой хугацаанд үргэлжлээд дууссан байдаг үлээ. Яг л шүн дуусаад үүр цайж эхэлж байгаа юм шиг. Яг нь тухайн үедээ бол яг энэхүү нүүр тулгарсан асуудлууд маань бүр нэг ерөөсөө салахгүй юм шиг ингээ үргэлжлээ явах юм шиг бүр ингээд сэтгэл санаагаар жоохон унахаар тиймэрхүү зүйлс нэлээд тохиолдно л та хүнд. Гэхдээ тэр үед л яг энэ хүү зүрх цэцүүгийг хэдүүлээ санаж явах хэрэгтэй. Үүр цайнаа. За ястаж ихнээс үүр цайнаа залбаа. Ягаад ч тэр залбаа гэдэг үг орж ирээд байгаа мэдгүй. За тэр яг. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ ямар нэгэн хэцүү асуудал янз бүрийн зүйл тохиолдож байгаа ч гэсэн үүр цайхыг итгэл дүүрэн хүлээж байгаа бол доор комент хэсэгтэр за ямар эможи яг вэ? Зүрхийн эможи өөрийнхөө дуртай өнгөөр бичээд үлдээгээрэй. Та бүхний итгэл танд Панда ч гэсэн та бүхний одоо харах шүн дуусаж үүр цайнаа гэдэгт үнэхээр итгэж байгаа шүү. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ үгээр өндөрлөцгөөе. Та бүхний итгэл танд Панда, та бүхний комментиг тэсээ ядан хүлээж авах болно. Чи ганцаараа шүү. Баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.